Жаданбаагийн энх хоёр сайд, миний эдийн засгийн хөгжлийн сайд daar томилж байгаа юм байна. Монгол улсын ерөнхий сайд. За ер нь бол харамсалтай байна. Үндсэндээ хамтарсан засгийн газрын үйл ажиллагаанаас хойш дараа нь засгийн газар байгуулагдаад өдийг хүртэл Монголын энэ хөдөө аж ахуйн бодлого маш тууштай, маш сайн явсан. Өнөөдөр малчид мах үнэтэй байгаад баярлж байна. Энэ зүгээр нэг малчдын мах гівгэнд үнэлгээнд орчоогүй л дээ. Энэ гадагшаага гаргадаг элдв, ковот, хориг, саад өнгөрсөн жил гаруй хугацаанд эрс багассан. Монгол улс анх удаага 1990 оноос хойш түүхийн ноолуураа экспортлолгүй энэ 2025 онд бүх ноолуураа дотоод үйлдвэрүүд нь аваад ингээд самнаад боловсруулад явж байна. Энэ бол Монголын хөдөө аж ахуйн салбарт гарсан маш том амжилт. Өнөөдөр мал байхгүй бол малчин байхгүй, малчин байхгүй бол Монгол байхгүй. Үнэхээр энэ малчид руу чиглэсэн бодлого, хөдөө аж ахуйн салбарын бодлого үнэхээр сайн явсан. Энэ бодлогыг гол зангидж явсан, яамаа хүртэл дархан руу нүүлгээ тэнд үр дүн гаргасан энх хоёр сайдыг энэ эдийн засгийн хөгжлийн сайдаар томилж байгаад бол харамсаж байна. Тэгэхдээ одоо нэгэнт Монгол Улсын ерөнхий сайд өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ өрөөнд шийдвэр гаргаж байгаа учраас энэ дээр юу хэлэх вэ? Харин томилогдож байгаа энэ Бадамсүрэн сайд бол одоо энэ асуудлыг сайн анхаарч ажиллах нь зүйтэй. Нэг ялангуяа одоо энэ хавар болоод мах жоох үнэтэй болох гээд эренгүүт хүчээр тэр нэг нөөцийн мах гэж нэг баахан бэлдээл мах хямдруулж зараад инфляц өслөө гэд хүчээр нэг малчтын амжиргаар халддаг энэ олон жил үргэлжилсэн энийг муухай ямиг болиулаарэ. Үндсэндээ малчтын ганц амжиргаа болох мал махных нь үнэн дээр хязгаарлалт тогтоочоод тэр өөрийнхөө нөөцөөр хямдхан авч бэлдэж тараачаад тэгээ амьдрал ахуйн тааруухан байгаагийн төлөө эргээд бүр энэ улсын хурлын чуулганы энэ төр олон газраас малчтаа буруутгаа суудаг ийм хачаа хандлага гарсан шүү. Малчтын мах нь үнэтэй түүхийн эдэн бүтээгдэхүүн болж гараад их юм бол малчид энэ төр засгаас юу ч гоохгүй. Гойдогчгүй өөрсдөө амьдралыг аваа явчихна. Түүхийн эдийнх нь үйлдвэрийг бариулахгүй. Махных нь үнийг хязгаарлана. Тэгээд дээрээс нь элдвэр малчтаа хилээ суугаад байвал бид нар удахгүй малчингуу болоход ойрхон байгаа шүү. Энэ дээр энэ шинээр томилогдож байгаа хөдөө аж ахуйн сайд бол маш анхааралтай ажиллаарай. Энэ цагаалт хөтөлбөрийн хүрээнд маш олон үйлдвэрүүд шинээр нээгдсэн, 50 гаруй үйлдвэр шинээр нээгдсэн гэж статистик байгаа. 1000 гаруй малын гаралтаа бараа бүтээгдэхүүн хийж байгаа гэж статистик байгаа. Өхрийн шир бол хаягдхаа болсон. Хоньны нэхэн дээр жоохон асуудал байгаа гэдэг. Энэ өнгөрсөн жил гаруй хугацаанд гарсан амжилтыг үргэлжлүүлээрэй. Зөвхөн одоо энэ чуулганы энэ дээр зурагтын дэлгэц элдэн үнэн дээр малчидтай хайртай биш. Бодит амьдрал дээр малчтайгаа дэмжсэн малын түүхийд мал махыг өөрийн үн цэнтэй зах зээлийн жамаар байлгахыг чиглэсэн энэ бодлогыг авч хэрэгжүүлээрэй. Монгол улсын хөдөө аж ахуйн салбар бол Монгол улсын уламжлалт тэргүүлэх салбар. Харамсалтай нь эрдэм шинжилгээ судалгааны байгууллагаас авахлаа салбарын нэг олон тийшээ тараагаад салгацсан олон удирдлагуудтай болцсон юм билээ. Мал эмнэлгийн ерхий газрын дарга нь хүрээлэнгийнхээ цэрлэг дуудаад уулзч чадхаа болцсон юм байлээ. Тэгээ иймэрхүү алдаа зохирлуудыг цааш тус анхаарч засаарай. Хамгийн гол нь өдийг хүртэл явсан өнгөрсөн жил гаруй хугацааны хөдөө аж ахуйн салбарын энэ зөв зүйтэй бодлогыг үргэлжлүүлээрэй гэж асуулт алга. Баярлалаа.